Хасах 20 градусын хүүтэнд хүн 20 минут орчим байхад босгох буюу хөлдөж өөхөх аюултай байдаг. Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд 2 хүн хөлдөж насварж, 1 хүн осголтын байдалтайгаар нийслэлийн цагдаагийн удирдах газарт бүртгэгдсэн. За цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2025 онд осголт төлөлтийн улмаас амь насаа алдсан гэхийн 141 ийм харамсалтай тохиолдолд бол мөрдөн шалгах ажиллагааг бол явуулсан байгаа. За он гарснаас хойш бол энэ төрлийн дуудлага мэдээлэл бол нийт 11 бүртгэгдээд гомдол мэдээллийн бүртгэл давагдаад мөрдөн шалгах ажиллагааг тус бүр явуулж байна. За хүүтний ирч бол огцом нэмэгдэж байна. За энэ өдрүүдэд мөн өнгөрсөн амралтын 2 өдрийн хугацаанд цагдаагийн байгууллагад осгосон байдалтай нас орсон байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл 2 бүртгэгдсэн байна. За осгосон байдалтай олдсон хүн гэж 1 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийт амралтын өдрүүдэд осголт төлөлттэй холбоотой 3 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Осголт төлөлтийн улмаас амь насаа алдсан байж бол амь насаа алдсан гэх юм харамсалтай тохиолдлууд дээр бол мөрдөн шалгах ажиллагааг явуулахад бол дийлэнх нь бол арх сахтууруулах хундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болж үүний улмаас гудамж хашаандаа зэрэг осгосон байдалтай амь насаа алдсан юм харамсалтай тохиолдлууд бол гарч байна. За осголт төлөлтийн улмаас эргээд амь нас эрүүл мэндээр хохирохоос гадна амь насаа алдах мөн насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа нь маш харамсалтай байна. Тэгэхээр хөдөө орон нутг руу зорчих гэж байгаа эргээд тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа маш сайтар хангах хэрэгтэй байна. За мөн хөдөө бага насны хүүхдийг малд явуулахгүй байх хэрэгтэй. За мөн эргээд арх сахтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж энэ төрлийн болзошгүй эрсдлээс өөрийн болоод бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Сэтгүүлч миний бие өнгөрсөн баасан гарагт 22 цагийн үед гадаа осгох гэж байсан иргэнтэй таарч гэрлүүнд буцаасан байдаг. Өөрөө 4 хүүхэдтэй. Харин тий. Та байхгүй 4 хүүхэд яах юм? Болгоомжтой яваад очироо заяа. Иймд иргэд та бүхэн хүүтний эрс чангарсан энэхүү өдрүүдэд арх сахтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, мөн хөдөө орон нутагт бүрэн бус тээврийн хэрэгсэлтэд зорчихгүй байх, бага насны хүүхдийг малд ганцаарангийн явуулахгүй байхыг анхааруулж байна.